Сайн байцгаана уу? Монголын хуульчтай холбооны иргэний эрх зүйн хорооноос эрхлэн явуулдаг иргэний эрх зүйн подкастын ээлж дугаар та бүхэнд хүргэж байна. За өнөөдрийн подкастаар бид нар цар тахлын үеийн гэрээний эрх зүйн зарим асуудал гэсэн сэдвийг хөндөж ярилцахаар бэлдсэн байгаа. За манай подкастанд бол хөтлөгчөөр өмгөөллийн ELB Partners нөхөрлийн хуульч Аюуш. За би болохоор зочноор урьдчилсан байгаа. Миний би тус нөхөрлийн партнер. За тэгээ Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн хувийн эрх зүйн тэнхимд бас ахлах багшаар ажилладаг Инхцэл гэдэг хүн байна. За тэгээд өнөөдөр одоо дэлхийн хэмжээнд бол цар тахлын үеийн хүнд нөхцөл байдалд бизнес аж ахуй эрхлэгчдийн хувьд бол маш төвөгтэй нөхцөл байдлууд бол үүсэж байгаа. Тэгээд энэ нөхцөл байдалтай уялдаад бид нараа энэ сэдвийг бас сонгож авсан гэдгийг юуны төрөнд хэлмээр байна. За тэгээд ярианыхаа ихэнд болохоор би энэ COVID-19 цар тахал түүний бизнесийн байгууллагуудад одоо нөлөөлж байгаа байдлыг хууль зүйн талаас нь хэрхэн харж байна. Энэ талаар нэг товч ойлголт өгөх байдлаар яриагаа эхлэе гэж бодож байна. За тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс бол энэ цар тахал хэмээн зарлагдсан шинэ коронавирус талбарын өвчний улмаас хүн амын эрүүл мэндийг ерөнхийдөө хамгаалах үүднээс төрөөс за тэгээ улс орнуудын засгийн газраас төрөл бүрийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. За тухайлах юм бол энэ дажхан үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах, за үйлдвэр худалдааны байгууллагыг хаах, иргэдэд хөл хорих арга хэмжээ авах, за эсвэл орон нутгийн болоод олон улсын тээвэрлэлтийн үйл ажиллагааг хязгаарлах гэх мэт ийм арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа нь өөрөө бизнесийн аж ахуй эрхлэгч байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах юм боломжгүй байдалд хүргэж, за энэ нь бүр цаашлах юм бол ямар үр дагавар төрөж байна гэхээр гэрээ хэлцлийн харилцаанд нөлөөлж дор бүрний энэ жижиг том асуудлуудтай бол тулгарч байгаа гэдгийг бид мэдж байгаа. За тэгэхээр энэ бизнес аж ахуй эрхлэгчдийн зүгээс бол яг гэрээ байгуулах тухайн цаг мөчид ийм нөхцөл байдал үүснэ гэдгийг төсөөлж таамаглаагүй буюу урьдчилан хараагүй улмаас гэрээндээ тусгай зохицуулалт хийгээгүй байх тохиолдол бол практик түгээмэл байх шиг байна. За тэгээд нөгөө талдаа бол яг хуулийн зөвлөх үйлчилгээ тогтмол авдаг бизнес аж ахуй эрхлэгчдийн хувьд бол харьцангуй хөнгөн тусж байгаа ах гэж би бол хувьдаа харж байна. Яагаад тэгэхээр энэ тохиолдолд бол гэрээний онцлогтой тохируулаад форс мажорын тусгай зохицуулалт гэрээндээ урьдчилан тусгасан. Эсвэл цаг алдалгүй гэрээний нөгөө талтайгаа хамтран зөвшөлдсөх байдлаар ирээдүйд үүсэн гарахын сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх юм арга хэмжээг авч хэрэгжүүлэх ч байдаг юм уу? Эсвэл шинээр үүссэн нөхцөл байдалд гэрээг түргэн шуурхай нийцүүлэх юм арга хэмжээг авч чадж байгаа учраас зөвлөгүүлчлэгээ авж байгаа энэ аж ахуй нэгжүүдэд бол бас харьцангуй хөнгөн тусч иж болох юм аа. Тэгэхээр эндээс яг зүгээр эцэст нь юу гэж дүгнжих гээд байна вэ гэхээр гэрээний харилцаанд өөрийн эрх үүргээ сайн мэддэг. За тэгээд энэ шинэ үүсэж байгаа нөхцөл байдалд нийцсэн стратеги боловсруулж чадж байгаа тохиолдолд бол тэр хэмжээгээрээ тухайн аж ахуй эрхлэгч, бизнес эрхлэгч байгууллагын хувьд бол өөрийн үйл ажиллагааг одоо илүү хамгаалж чадна гэсэн ийм бодолтой байна. За сайн байцгаана уу? Би Аюуш байна. Сэдвтэй холбоотойгоор ингээд асуултуудаа багшаас асуугаа явчих гэж бодож байна. За цар тахлын үеийн гэрээний хэрэгжилтэй холбоотой нийтлэг хөндөгдөх эрх зүйн ямар асуудлуудыг манай хуулиар хэрхэн зохицуулсан байдаг талаар товч ойлголт өгөөч гэж. За тэгэхээр энэ сэдвтэй холбоотойгоор манай иргэний хуулинд ямар дотоод эрх зүйн одоо зохицуултууд байна гэдгийг би ярианыхаа эхэнд авч үзье. За тэгэхээр манай иргэний хуулиар бол гинтийн буюу давчиг хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал гэдэгт ямар нөхцөлийг ойлгох талаар бол яг тусгайлан тодорхойлсон тийм зохицуулт бол байдгүй. За харин үүргийн эрх зүйн ерөнхий анги болоод тусгай ангийн хүрээнд бол ийм нөхцөл байдал үүснээр ямар эрх зүйн үр дагавар үүсэх талаар бол хэд хэдэн зүйл заалтуудад бол тусгасан байдаг. За тухайлах юм бол энд хамгийн түрүүнд бид нар иргэний хуулийн 220 дугаар зүйлийг дурдж болж байна. Тэр иргэний хуулийн 220 дугаар зүйлд болохоор нөхцөл байдал өөрчлөгдснөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох тухай зохицуулсан байдаг. Бас иргэний хуулийн 221 дугаар зүйлд бол хүндэтгэн үзэх үндслээр гэрээнээс татгалзах талаар зохицуулаад, за тэгээд энэ 221 дугаар зүйлд бол хүндэтгэн үзэх үндслэл гэдэгт нь гинтийн болон давчиг хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал бол хамрахаар заасан байдаг. За энэс гадна бас гэрээний тусгай төрлүүдийн хувьд бол зохицуултууд байдаг. За жишээлх юм бол худалдаа авах гэрээн дээр бол гэрээний зүйлийн доголдол нь
гинтийн буюу давчгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн гэдгийг тогтоогдох юм бол худалдан авагчтай олтолтой холбогдуулаад шаардлага гарах эрхгүй байхаар зохицуулсан байдаг. За тэгээд энэ гих мэтчлэн бол түрээсийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, аялал жуулчлалын гэрээ, тээвэрлтийн гэрээ, за тэгээд комиссийн гэрээн дээр бол ийм тухайлсан зохицуултууд бол байдаг. За мөн энэ гэрээний үүргээс гадна бас хууль заасны дагуу үүсэх одоо гим хортой холбоотой бас нэг ганц хоёр заалтууд манай иргэний хуулинд байгаад байдаг. За тухайлах юм бол энэ тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гим хорыг арилгах, барилга байгууламж байрах, ашиглах явцад учирсан гим хорыг арилгах харилцаанд бас энэ гинтийн буюу давчгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын талаарх ойлголтыг бол бас авч хэрэгэлсэн юм зохицуулалт байдаг. Энэ тохиолдолд бол яг хуу гим хор учирсан тохиолдолд бол холбогдох этгээдэг хохирол арилгах үүргээс чөлөөлөх байдлаар юм зохицуулсан байдаг. За бас яг зүгээр дотоод эрх зүйн зохицуулалтаас гадна бас олон улсын эрх зүйн хүрээнд бас энэ форс мажорын талаар тусгасан нэлээдгүй эрх зүйн баримт бичгүүд бол байдаг. Тухайлах юм бол бид нар энэ олон улсын бараа худалдаа авах гэрээний тухай Нүүбийн 80 оны конвенцийг дурдж болж байна. За бас энэ Юнитройтоос гаргасан олон улсын худалдааны гэрээг бас дурдж болох юм аа. За таны ярианаас ер нь сонсоход бол форс мажор буюу давчгүй хүчин зүйл үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл мөн иргэний хуулийн 220 дугаар зүйлээр зохицуулагдах нөхцөл байдал өөрчлөгсөний улмаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болох гэсэн ойлголтуудыг энэ сэдвийн хүрээнд одоо авч үзэх юм байна гэж ойлгож байна. Тэгэхээр энэ талаар та дэлгэрэнгүй тайлбарлаж өгч болох уу? За энэ форс мажор буюу гинтийн давчгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл нэг талаас нөгөө талаас бас үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл. За тэгээд түүний дотроо бид нар hardship гэж нэрлэдэг байдаг. Одоо миний хувьд бол юу гэж тодорхойлж болж байгаа нөхөр эдийн засгийн хувьд тухайн үүргийг гүйцэтгэх юм боломжгүй нөхцөл байдал бий болох. За мөн гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал өөрчлөгдөх буюу манай иргэний хуулийн нөгөө 220-аар зохицуулагдж байгаа тий. Өөрөөр хэлэх юм бол нөгөө энэ гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал нь хожим нь өөрчлөгдсөний улмаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болох талаарх ийм ойлголтууд бол энэ сэдвийн хүрээнд юуны өмнө хөндөгдөн. За тэгэхээр энэ цар тахлын нөхцөл байдлаас хамаарад аж ахуй бизнес эрхлэгчдгээд бол гэрээгээр хүлээсэн үүргээ зохисоор гүйцэтгэж чадахгүй хүрч байна. За энэ дотор жишээлх юм бол хугацаа үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нийлүүлж чадахгүй гэдэг ч юм уу тий. Эсвэл үүргээ одоо эдгийн тодорхой хугацаанд одоо биелүүлэх юм боломжгүй нөхцөл байдлууд үүсээд байна. Тэгэхээр энэ тохиолдолд бол нийтлэг байдлаар гэрээний үүргийн зөрчил бий болсон гэж үзээд энэ үүргийн зөрчилд үүрэг гүйцэтгэгч гимбуруутай хэсэг талаарх асуудал ерөөхдөө хөндөгдөж байна гэж ойлгож болно. Тэгэхээр үүргийн харилцааг бид нар өргөн утгаар нь аваад үзэх юм бол энэ гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ бас гүйцэтгэх боломжгүй болж байгаа байдал нь бол энэ гэрээний үүргийн зөрчлийн нэг төрөлд бас хамаарч идэг. Өөрөөр хэлэх юм бол одоо үүргийн зөрчлийн нэг төрөлд одоо үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал өөрөө орж байна гэсэн үг тийм ээ. За манай иргэний хуулиар бол энэ үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөлийн талаарх зохицуулалт бол харьцангуй хязгаарлагдмал зохицуулагдсан байдаг. За яг үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл гэдэг чинь юуг ойлгохын дотроо ямар төрлүүдтэй юм ч гэдэг юм уу. Энийг бол тухайлан зааж өгөөгүй. Гэхдээ иргэний хуулийн 219 дугаар зүйлд бол үүргийн гүйцэтгэл боломжгүй болсны улмаас эрх зүйн ямар үр дагавар үүсэх юм бэ гэдгийг бол тодорхой зааж өгсөн байдаг. За юуны өмнө бол үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсноор энэ нь гэрээний талуудын эрх үүрэгт хэрхэн нөлөөлөх талаар бид нар авч үзэх шаардлагатай. За тэгэхээр нэгэнт үүргийн гүйцэтгэл боломжгүй болсноор үүрэг гүйцэтгүүлэгч бол үүргийн гүйцэтгэл буюу анхдагч шаардлагыг хэрэгжүүлэх нь бол өрнөлөө байхгүй гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр энэ тохиолдолд яах вэ гэхээр нийтлэг байдлаар үүргийн гүйцэтгэлийн оронд бол хохирол шаардах эрхийг буюу энэ хоёр дахь шинжтэй шаардлагыг хэрэгжүүлдэг. Тэгээ үүнээс гадна бас үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөлийн улмаас гэрээний харилцааг дуусгар болох боломжтой эсхийг бол шалгах юм шаардлага үүсдэг байж байгаа. За тэгэхээр үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэл боломжгүй болсныг нотлох хүртэл бол үүрэг гүйцэтгүүлэгч анхдаг шаардлагыг алдаагүй буюу алдахгүй өөрөөр хэлбэл нотлогдсон одоо юу гэдгийг цаг мөчөөс ихсүүлээд одоо үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үнэхээр юм бий болцсон юм байна гэх тэр нотлогдсон цаг мөчөөс ихсүүлээд үүрэг гүйцэтгэгч бол үндсэн үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөд тохирол төлөх үүрэг бол үүсдэг. За харин цар тахлын улмаас үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл бий болсон буюу үүрэг гүйцэтгэгч үүргийн зөрчилд гэмбуруугүй тохиолдолд бол мэдээж хохирол арилгах үүрэг бол хүлээхгүй.
энэ шаардлагыг хэрэгжүүлэх боломжгүй. Тэгэхээр иймээс одоо тухайн тохиолдолд үүссэн нөхцөл байдал нь өөрөө цар тахлын улмаас бий болсон үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал мөн үгүй юу гэдгийг юуны дөрөнд сайтар шалган тогтоох шаардлагатай. За үүнээс гадна бас онлын хувьд бол үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөлийг бид нар хэд хэд ангилж авч үздэг. Тухайлах юм бол үүргийн гүйцэтгэл зөвхөн тухайн үүрэг гүйцэтгэгчийн хувьд боломжгүй болсон бол үүнийг бид нар субъектив байдлаар үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байна гэж үздэг бол ямар ч итгээ тухайн үүргийг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон бол энийг объектив байдлаар үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон гэж үздэг. За энэ ангиллаас гадна бас үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөлийг бол төр зургийн шинжтэй буюу түр хугацаанд бий болсон үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл эсвэл бүр мөсөн буюу ерөөсөө огт гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна уу ч гэдэг юм уу. Эсвэл бас үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөлийн хүрээнд практик шинжтэй буюу нөгөө эдийн засгийн хувьд бол үүргийг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсгэх эсвэл одоо үүргийн онцлогоос хамаарат нөгөө бичлэн гүйцэтгэх шинжтэй үүргийн хувьд үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсвэл ямар онцлог эрх зүйн үр дагавар үүсгэх ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар бас онлын ийм асуудлууд хөндөгддөг. Тэгээ энтэйгээ холбоотой бас онцлог ямар эрх зүйн үр дагавар үүсгөө нарийн тайлбаруудыг бол дараагийн хэсгүүд дээр бас хоёлаа яриад явчих болох байхаа гэж бодож байна. Үүрэг гүйцэтгэгч хэрвээ үүргээ гүйцэтгэх боломжгүй болох юм бол гэрээний үүргээс яг хизээж чөлөөлөгдөх вэ? За зарчмын хувьд бол мэдээж талууд гэрээ байгуулсан л бол гэрээгээ дагаж мөрдөх ёстой тий. Гэрээний зохицуулалт өөрөө хүчин төгөлдөр үйлчлэн. За гэрээний талууд харилцан биенийхээ өмнө хүлээж байгаа энэ гол ба хариу үүргээ бол зарчмын хувьд одоо гүйцэтгэх ёстой. Мэдээж гэрээ байгуулсан л бол тийм ээ. Тухайн тохиолдолд талуудын харилцан тохиролцсон үүрэг гэрээний аль нэг талд эсвэл аль талынх нь хувьд гүйцэтгэх одоо юу гэдгийг боломжгүй болох боломжтой. Өөрөлдвөл үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл гэрээний аль нэг талд ч бий болж болно. Эсвэл аль талд нь бий болох юм боломж бол байж байгаа. За тэгэхээр өнөөдрийн энэ цар тахлын нөхцөл нь энд дурдж байгаа энэ үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгох боломжтой. Ийм учраас тухайн тохиолдолд бол үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл бий болсон хэсгийг дээр дурдсны дагуу шалгаж тогтооно. За мэдээж гэрээг цар тахал эхэлсний дараа байгуулсан бол мэдээж энэ ковидын улмаас үүргийн гүйцэтгэл саад учирч болох тохиолдлын талаар тусгай зохицуулт гэрээндээ тусгасан байх магадлалтай тийм ээ. Ийхүү одоо юу гэдгийг гэрээгээр зохицуулсан бол урьдчилаа тийм ээ. Гэрээний зохицуулт хийцэн байх юм бол гэрээгээ дагаж мөрдөн гэрээний зохицуултаа барина. За харин гэрээгээрээ энэ талаар урьдчилан зохицуулаагүй бол үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөлийн талаарх хуулийн зохицуултыг бол бид нар хэрэглэнэ гэсэн үг. Тэгэхээр үүргийн гүйцэтгэл өөрөө эрх зүйн одоо энэ тохиолдолд бол үүргийн гүйцэтгэл өөрөө цар тахлын улмаас одоо эрх зүйн үндэслэлээр гэж хэлдэг л дээ. Онлын хувьд бол энэ нь юу ах вэ гэхээр тухайн төрлийн үйл ажиллагааг нөгөө цар тахлын улмаас төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хоригдсон ч гэдэг юм уу, хуулиар хоригдсон тохиолдлыг бол бий болж болно тийм ээ. Эсвэл үүргийн гүйцэтгэл өөрөө бодитоор боломжгүй болох буюу одоо байгалийн хууль эсвэл шинжилгээ ухааны техникийн хувьд боломжгүй болох юм бас тохиолдол байж байгаа. Тэгэхээр манайд бол үсээд байгаа нөхцөл байдал буюу энэ цар тахлын үед бол эрх зүйн үндэслэлээр одоо үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон гэдэг нь илүү нийтлэг тохиолдож байна л да тий. Одоо бид нараа амьдрал дээр харахад бол төрийн байгууллагаас гаргасан юм уу эсвэл хуулийн хүрээнд одоо тодорхой аж ахуйн үйл ажиллагааг тодорхой хугацаар хязгаарлах ч байдаг юм уу тий. Тээвэрлэлтийг хориглох ч байдаг юм, орон нутагт зорчих эрхийг хязгаарлах ч байдаг юм уу. Ийм нөхцөл байдлууд бол үүсэж байгаа гэсэн үг. За тэгээд энэ тохиолдолд бол одоо ингээд үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал өөрөө үссэн тохиолдолд энэ нь өөрөө төр зүрийн шинжтэй байна уу? Эсвэл хожим нь энэ үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байна уу үгүй юу гэдгээс үл хамааран тухайн одоо энэ нөхцөл байдлын үр дүнд ямар үр дагавар үүсэж байгаа гэхээрээ тухайн цаг хугацаанд бол үүрэг гүйцэтгэгч үүргээс чөлөөлөгдөх юм боломжтой болдог. Тэгэхээр энэ тохиолдолд бол тухайн үүргийн гүйцэтгэл зөвхөн тухайн үүрэг гүйцэтгэгчийн хувьд боломжгүй байна уугүй юу эсвэл ерөөсөө объектив үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүснэ уугүй юу гэдг нь бол ач холбогдолгүй. Ерөөсөө л гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэлээс бол юм чөлөөлөгдөх эрх зүйн үр дагавар өөрөө бий болж байдгаа гэдгийг хэлмээр байна. За мэдээж одоо үнтэй зэрэгцээд бас үүрэг гүйцэтгэгч одоо ядгийн нийтлэг одоо практикт одоо гарч байгаа ийм асуулт
асуудлууд нь юу вэ гэхээр төлбөрийн чадваргүй байдал дийлэгтэй аюу их бий болчиход байна шүү дээ тийм. Яагаад тэгэхээр одоо үүдгийн офисын түрээсээ бид нар ингээд төлж чадахгүй байна. Манай компани өөрөө үйл ажиллагаагаа хэвэн явуулж чадаагүйгээс болоод одоо төсөөлж исэн, төлөвлөж исэн орлогоо олж чадаагүй. Тэгэхээр манай төлбөрийн чадвар одоо үүдгийн хүнд нөхцөл байдалд орцсон байна. Эдэр гэдэг асуудлууд яг энэ хэсэгтээ хамааралтай мөн үгүй юу гэдэг асуулт бас тавигдаж болно тийм. Тийм бол энд бол үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болж байгаа нь өөрөө бол үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөлд хамаардгүй гэдгийг бас анхаарах шаардлагатай гэдгийг би бас цугсганд дурдчихжээ. Дараагийн ярианууд дээр бас тодорхой практик жишээнүүд гарах байхаа. За одоо ингээ үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлаас болоод гэрээний айл нэг тал үүргээс чөлөөлөгдсөн бол тэр чөлөөлөгдсөн тал маань хохирол арилгах үүрэгтэй юу? Эсрэг талд нь хохирол шаардах хэрэг байгаа юу? За тэгэхээр үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл бий болсноор бол зарчмын хувьд гэрээний дагуу эсвэл хууль заасны дагуу хохирол шаардах хэрэг бол зарчмын хувьд үүсдэг. Энэ талаар манай иргэний хуулийн 219 түнээс хойших зүйл залтуудаар бол зохицуулсан байдаг. За мэдээж ингэж хохирол шаардахын тулд бол гэрээний тал нь үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл бий болсонд гин буруутай байх ёстой. За тэгэхээр манай тохиолдолд одоо юу гэдгийг гинтийн буюу давчгүй шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн бол энд бол үүрэг гүйцэтгэгчийг гин буруутай гэж үзэх боломж байхгүй. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл бий болсонд үүрэг гүйцэтгэгч өөрөө гин буруугүй тийм. Тэгэхээр энэ гинтийн буюу давчгүй шинжтэй нөхцөл гэдэгт бол бид нар юуг ойлгодгоо гэхээр ерөнхийдөө урьдчилан таамаглах боломжгүй. За тэгээд бас үүсцэн тохиолдолд хүнийг одоо ядгийн зайлуулахын боломжгүй объектив нөхцөлийг ойлгодог шүү дээ тий. Тэгэхээр энэ цар тахал юм уу эсвэл бусад энэ нийтийг хамарсан халдварт өвчин нь өөрөөр зарчмын хувьд энэ давчгүй шинжтэй онцгой нөхцөлд бол хамаардаг. Тэгээд түрүүн дурдсны дагуу энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бас энэ шинэ коронавирус талдварын өвчин бол цар тахал хэмээн зарласан байж байгаа. Тэгэхээр давчгүй хүчний шинжтэй энэ онцгой нөхцөл байдал гэдэг нь бол тогтоогдсон тохиолдолд бол тухайн гэрээний одоо юу гэдгийг ямар тохиролцоон давчгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал хамаарж байгаа улмаар одоо юу гэдгийг хохиролт хамааралтай юу үгүй юу гэдгийг нь юуны түрүүнд олж тогтоох шаардлагатай байж байгаа. За ингээд шалгахад бол гэрээний ямар ч тохиролцоо өөрөө хамааралгүй болох нь тогтоогдож болно. Эсвэл гэрээний одоо тохиролцооноос нэг хэсэг нь хамааралтай байж болно шүү дээ тий. Тэгэхээр дээр дурдсны дагуу бол үндсэндээ давчгүй хүчний шинжтэй нөхцөл байдалд бол үүрэг гүйцэтгэгч гин буруугүй гэдэг утгаараа бол цар тахлаас өмнө одоо юу гэдгийг байгуулсан энэ гэрээний тухайд бол үүрэг гүйцэтгэгч бол хохирол хариуцах үүрэг хүлээхгүй гэж хэлэх чинь өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс хохирол шаардах хэрэгээ хэрэгжүүлэх боломж байхгүй. За шинээр байгуулсан гэрээний тухайд бол хэдийн тодорхой болсон нөгөө цар тахлын хувьд бол давчгүй чинь тооцож дээрх байдлаар шийдэх боломжтой юу үгүй юу гэдгийг тухайн тохиолдол болгон дээрээ бид нар шалгаж тогтоох ёстой гэсэн үг. Өөрөөр хэлбэл нөгөө нэгэнтээ цар тахал хэдийнэ бий болцсон энэ чинь талуудад тодорхой болцсон сэдв байхгүй юу тийм ээ нөхцөл байдал нөгөөрөө. Тийм учраас энийг бол тухайн тохиолдол дээр одоо тухайлан шалган тогтоох байдлаар одоо давчгүй чинь хамаарах юм үгүй юу гэдгийг тийм ээ авч үзэх шаардлагатай. За тэгээд энэтэй холбоотойгоор би бас энэ ярианда үүрэг гүйцэтгэх боломжгүй тохиолдлын тухай зарим нэг жишээнүүдийг дурдчихээн. Яг тэр бид хоёрын яриаг подкастыг сонсож байгаа хүмүүсийн хувьд бол илүү тийм практик жишээнүүд сонирхолтой байж магадгүй гэж бодож байна. За тэгэхээр жишээлх юм бол одоо юу гэдгийг тодорхой компани аж ахуй эрхлэгчийн зүгээс ямар нэгэн ивент арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байж болно шүү дээ тийм. За тэгээ ингээд төлөвлөсөн байж байхад нь төрийн байгууллагын шийдвэрээр ийм төрлийн одоо юу гэдгийг арга хэмжээг хоригдсан өөрөөр хэлбэл олноороо гэдгийг цугларх нь өөрөө бас энэ өвчнөд сөрөг нөлөөтэй учраас хоригдсан байгаа бол одоо энэ зохион байгуулагчийг бол гин буруугүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл ивент зохион байгуулагдаагүй тохиолдол тий. За тэгээд ингээд энэ арга хэмжээ зохион байгуулагдаагүй тохиолдолд үнээс үүдэлтэй ямар нэгэн хохирол одоо хариуцахгүй. За энэ хохиролд одоо жишээлбэл юу орж болох вэ гэхээр тухайн арга хэмжээнд магадгүй оролцохоор төлөвлөөд буудлын урьдчилан захиалцсан байж болно. Өөр орон нутгаас өөр хотоос ч байдаг юм хүмүүс оролцохоор тээврийн хөлс өөрөө гаргацсан байж болно тий. Тэгээд үүнтэй холбогдох энэ тээврийн хөлс энэ бусад гарч байгаа зардал хохирлуудыг бол зохион байгуулагчид гэдгийн зүгээс бол хариуцахгүй байх нь шүү дээ тий. За дараа нь магадгүй худалдаа авагчийн зүгээс бараа захиалцсан. Тэгээд захиалсан бараа маань өөрөө хугацаанд ирч чадаагүй одоо ийм нийтлэг тохиолдолд бол худалдагчийг өөрийн зөрчилд одоо ядгийн
гин буруутайг нотлвол бид нар үүнээс үүдэлтэй хохирлыг худалдагч өөрөө хариуцсан арилгадаг тий. За тэгвэл манай тохиолдолд бол гэрээний тал нь нийлүүлэлт хийх боломжгүй болсон юм уу? Эсвэл одоо яадаг ажиллах хүчин хөрөлцөхгүй болсны улмаас одоо өгсөн даалгаврыг биелүүлээгүй ч гэдэг юм уу тий. Захиалга биелүүлж чадаагүй, бараа нийлүүлж чадаагүй тохиолдолд яах вэ гэхээр гэрээний нөгөө тал эсвэл энэ даалгавар өгчдгээдэд бол цаг тухайд нь мэдэгдээгүй тохиолдолд л түүнийг гимбуруутай гэж үзэх юм тохиолдол гарч болох юм. Үүнээс бусад тохиолдолд бол одоо яадаг цар тухлын нөхцөл байдлын улмаас одоо яадаг үргийн гүйцэтгэл өөрөө зохисоор хэрэгжиж чадаагүй бол үнээс хамааралтай хохирлыг бас хариуцахгүй байх нь байна тий. Тэгэхээр энэ дээр зүгээр нэмээд тодруулаад дуртахад бол мэдээж үр гүйцэтгэгчийн зүгээс одоо яадаг үүргийн гүйцэтгэлд ийм очирч байгаа саад нөхцөл байдлын талаар үр гүйцэтгүүлэгчид бол нин даруй мэдэгдэх үүрэгтэй, мэдээлэл өгөх үүрэгтэй. Тэгэхээр энэ мэдээлэл өгөх, мэдэгдэх үүргээ нин даруй хэрэгжүүлээгүй тохиолдолд магадгүй энэ үйлдэлт нь гимбуруутай гэж үзвэл тодорхой хэмжээнд бас хохирол хариуцсан арилгах юм асуудал хөндөгдөж болно. За яг нийтлэг бас манай ард иргэдэд учраад байгаа асуудал одоо манай залуучуудын хувьд бол нөгөө жилээр ч юм уу улирлаар нөгөө фитнесийн төлбөрөө төлөө жишээлбэл ингээд нөгөө фитнесээр хичээлнэ гэдээ бас гэрээ байгуулсан тохиолдлууд байгаад байдаг тий. Тэгэхээр энд бас фитнесийн үйл ажиллагааг бас энэ хуулиар юм уу төрийн байгууллагын шийдвэрээр хоригдсан юм байгаа учраас энтэй холбоотой бас түрүү нөгөө арга хэмжээ ивент зохиодог тий нөгөө жишээн дээр гарч исэн үр дагаврууд бас л энэ фитнесийн тохиолдол дээр гарна. Өөрөөр хэлбэл хохирол одоо яадаг хариуцсан арилгах үүрэг бол одоо фитнесийн тий үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдэд бол байхгүй гэж ойлгож болох нэ. За тэгвэл одоо энэ тохиолдолд хариу үүрэг хэрхэх вэ? Одоо үр гүйцэтгэгч ерөнхийдөө үргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөж байгаа гэдэг утгаараа тий. За тэгэхээр хэрвээ мэдээж ингээд үр гүйцэтгэх боломжгүй нөхцөлийн улмаас үр гүйцэтгэгч үндсэн үргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөж байгаа юм чи муу ялгаагүй үр гүйцэтгүүлэгч бол иргэний хууль заасны дагуу хариу үргээсээ чөлөөлөгдөнө. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр түрүүн ярьсан жишээнүүд дээр нөгөө арга хэмжээнд оролцох гээд захиалга өгсөн байсан бол мэдээж тасалбарынхаа үнийг төлөх үүрэг хүлээхгүй тий одоо нөгөө дараа нь төлөх ийм гэрээтэй байсан бол бараа нийлүүлээгүй тохиолдолд барааны үнийг бол худалдан авч төлөхгүй гэсэн үг. За фитнесээр хичээлж байгаа этгээдийн хувьд бол фитнес хаалттай байсан хугацааны төлбөрийг төлөхгүй л гэсэн үг байна шүү дээ тий. Тэгэхээр хариу үргийн хувьд бол мэдээж гэрээний хуулийн дагуу чөлөөлөгдөнө. За үүнээс гадна бас хариу үргийг хэдийн гүйцэтгэгдсэн байж болно шүү дээ тий. Төлбөрөө төлсөн ч гэдэг юм уу. Тэгхийн бол бас иргэний хууль заасны дагуу төлсөн мөнгөө буцаан шаардах эрх бол үүсдэг. За гэхдээ бас бид нар энэ сэдвтэй холбогдуулаад бас энэ хэдийнэ гүйцэтгсэн хариу үргийн гүйцэтгэлийг буцаан шаардахгүйгээр өөр ямар нэгэн боломжит арга замуудаар шийдвэрлэх ийм боломж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо жишээлбэл өмнө нь одоо яадгийн гадаад руу ч юм уу орон нутаг руу ниснэ гээд тийз авцсан тийзний мөнгөө төлсөн байгаа тохиолдолд буцаагаад бол хуулийнхаа хүрээнд бол тийзний мөнгөө буцаан шаардах эрх бол өөр гүйцэтгүүлэгчид бол байгаа л да одоо зорчигчээ жишээлбэл тий. Гэтэл яг ийм ковидын нөхцөл байдалд бол одоо жишээлбэл манай Мят ч гэдэг юм уу тий бусад одоо иргэний агаарын цэврийн компаниудын хувьд аюул хүнд нөхцөлд ажиллаж байгаа учраас аль болох эндээс аль гэрээний талууд бол биеийнхээ эрх ашиг сонирхлыг хүндэтгэн үзээд аль талдаа хохирол багтай байдлаар одоо магадгүй эрхийн бичиг өгөх замаарч байдаг юм уу тий харилцан тохиролцоо шийдвэрлэх нь бол илүү өр нөлөөтэй байж болох юм. Манай аж ахуйн хувьд бас энийг анхаарч үзээсэй. Юу өгөө одоо яадгийн мөнгөө төлсөн бол би мөнгөө буцаагаа шаардахын оронд магадгүй дараа жил одоо яадгийн тий ковидын нөхцөл байдал сайжраад тийзээ одоо эрхийн бичгийг ашиглаад нисэх боломжтой байж болно шүү дээ тий. За одоо энэ COVID-19 цар тахлын улмаас гэрээний талуудад гэрээнээс татгалзах боломж байгаа юу? Манай хуулиар иргэний хуулиар яаж зохицуулсан байдаг вэ? За зарчмын хувьд бол мэдээж эерэг нөгөө үр гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал ч байдаг юм уу? Эсвэл нөгөө шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас гэрээн дээр үр гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болчихж байгаа тохиолдолд давч хүчин тий бий болж байгаа тохиолдолд бол нэг үүсэх хэрэгцээ үр дагавар бол гэрээнээсээ татгалзах ийм үр дагавар байж байгаа. За мэдээж эерэг эхлээд бол нөгөө энэ цар тахлын нөхцөл байдлын талаар одоо яадгийн гэрээндээ урьдчилаад тусгай тохиролцоо хийсэн байгаа тохиолдолд бол гэрээнээсээ ямар нөхцөл татгалзах талаар тий одоо тохиролцсон байна. Тэр тусгай гэрээний тохиролцоо байна уугүй юу гэдгээ эхлээд мэдээж шалгаж үзэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл магадгүй яг ковидын одоо энэ цар тахлын улмаас гэрээнээс татгалзах тусгай зохицуул байдгүй маа гэхэд ямар үед гэрээнээсээ татгалзах
татгалзах юм бэ гэдэг те нөхцөлд нь энэ цар тахал өөрөө хамаарч гэнэ үгүй юу, хамааруулах боломжтой юу үгүй юу ч гэдэг юм уу те. Энийг авч үзнэ. За тэгэд ийм гэрээний тусгай тохиролцоо байхгүй тохиолдолд бол үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөлийн улмаас гэрээний гол үүрэг өөрөө хэрэгжээгүй тохиолдолд бол гэрээнээс татгалзах эрх бол үүсдэг. Гэрээнээс татгалзахтаа бүр нэмэлт хугацаа тогтоохгүй гэрээнээс татгалзах ийм эрх зүйн үр дагавар бол үүсчихдээ нэгэнтэй л үүрэг гүйцэтгэх боломжгүй юм чинь нэмэлт хугацаа тогтоох нь өөрөө өрнөлөө байхгүй яж байгаа. Хэрвээ талууд гэрээнээс хүчин төгөлдөр татгалзаж чадах юм бол үүргээс чөлөөлөгдөөд за магадгүй хэдийн гүйцэтгсэн үүргийг бол буцаан шилжүүлэх ийм солилцооны шинжтэй үүргүүд бол үүсч идэг. За хэрэв одоо ядгийн үүргийн гүйцэтгэл боломжгүй болоогүй бол хууль заасны дагуу гэрээнээс татгалзахын тулд бол иргэний хуулийн одоо ядгийн 225 түүний дараагийн зүйлүүдэд заасны дагуу бол татгалзах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл ердийн тохиолдолд нөгөө үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болоогүй зүгээр бусад үүргийн зөрчлийн улмаас те гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд бол нэмэлт шаардлагаар бол нэмэлт хугацаа тогтоох юм нөхцөл байдлууд бол орж ирж идэг. За ийм болохоор одоо ядгийн гэрээнээс татгалзах эрх байна уу үгүй юу гэдэг асуудлыг авч үзэхдээ бол мэдээж хэрэг гэрээнсээ татгалзахаасаа төрүүлээд энэ шинэ үүссэн нөхцөл байдалд одоо гэрээгээ тохируулах юм боломж байна уугүй юу гэдгийг гэрээний талууд авч одоо эрэлхийлэх хэрэгтэй тий. Тэгээд боломжгүй байгаа тохиолдолд бол гэрээнээс татгалзах тухай асуудал хөндөгдөх байх гэж би ойлгож байна. За тэгээд хоёулагийн ярианы төгсгөл хэсэгт бас нэг юм арай өөр онцлог жишээ гарах бах. Тэрэн дээр би бас нэмэлт тайлбар хэлээд явах боломжтой байна. За төрийн байгууллагын одоо гаргаж байгаа шийдвэрээс болоод зарим аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа төр хугацаагаар зогсоож байгаа. Тэгэхээр энэ нь болохоор тэр аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд үүрэг гүйцэтгэх боломжгүй тийм төр зүрийн шинжтэй нөхцөлийг бий болгож байна гэж би бодож байна. Тэгэхээр та энэ талаар тодруулаад жишээ хэлж өгөөч. За тэгээ үүрэг гүйцэтгэх боломжгүй одоо нөхцөл гэдэг дээр бид нар бас түрүү нэг онлын хэвд ангилдаг гэдэг ингээд ярьжсэн тий. За тэгэхээр жишээлбэл одоо ядгийн ангиллынх нь нэг нь болохоор бүрэн өссөн үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болох эсвэл төр зүрийн шинжтэй гэдэг. Тэгээ манай одоо үүсээд байгаа нөхцөл байдлаа за харахад бол тодорхой төрлийн аж ахуйн нэгжүүд дээр бол одоо тогтоосон хугацаагаар одоо ядгийн үйлчилгээний байгууллагууд хаагдах гэдэг юм уу тий. Иймэрхүү тохиолдлууд бол гарч байна. Тэгэхээр энэ төрлийн байгууллагын шийдвэрээр үе талгаа хаасан аж ахуй эрхлэгч байгууллагын хувьд бол за жишээлх юм бол энд бид нар өсчин одоо нэлээд удаан хугацаанд ажилласангүй шүү дээ тий. Тэгвэл одоо өсчингийн хувьд тухайн аж ахуй эрхлэгчийн хувьд бол одоо магадгүй одоо телевизийн байгууллагатай удаан хугацааны гэрээтэй тэгээ телевизийн хөтлөгчдийн одоо юу гэдгийг үсийг одоо үс янзлах тийм үс засах ийм үйлчилгээг үзүүлдэг байж болно доктортой юм хэрэгждэг удаан хугацааны гэрээ байгуулсан. Гэтэл өсчин өөрөө одоо ядгийн үйл ажиллагааны төрийн байгууллагын шийдвэрээр хаагдсан тохиолдолд бол энэ хаагдсан хугацаагаар бол үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал өөрөө өсөж байна гэж үзэх нь шүү дээ тий. За үүнээс гадна бас нэгэнтээ өсчин гэж ярьсных магадгүй өсчин өөрөө ажлын байр түрээслийн ажиллагаар болоод тодорхой этгээдийн өмчлийн байрыг түрээслэнгээ тохирцсон байсан. Гэтэл магадгүй түрээслүүлэгч нь өөрөө орон нутагт тодорхой хугацаагаар хөл хорионд орсон байхыг үгүйсэхгүй тийм. Тийм бол хөл хорионд орсон тохиолдолд нөгөө түрээсийн байраа түрээслэгч этгээдэд буюу түрээслэгч этгээдэд шилжүүлэн өгөх юм боломжгүй нөхцөл байдал бас түр хугацаагаар яаж ийн гэсэн үг байхгүй болж штэ тий. Тэгэхээр одоо түрээсийн зүйлийг бол ашиглах боломжийг түрээслэгчид одоо юу гэдгийг олгоогүй нөхцөл байдал маань өөрөө төр зүрийн шинжтэй гэж хэлэх гээд байгаа юм. За нөгөө талаас бас бид нар гадаад худалдааны салбарт тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүний экспортыг хоригдж байгаа нь бас энд хамааралтай. За тэгэхээр эндээс бид нар юу гэж дүгнж болох вэ гэхээр одоо ингээд тодорхой эрх бүхий байгууллагын шийдвэрээр буюу үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл ийм эрх зүйн талаасаа тийм ээ үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон гэдэгт бол амлсан үүрэг нь дор хаяж тухайн үүрэг гүйцэтгэгчийн хувьд бол боломжгүй болсон байх эсвэл эрх зүйн талаасаа одоо эдгээр тодорхой байгууллагын шийдвэрээр хуулиар ийм боломжгүй болох тохиолдлууд бол хамаардаг юм байна гэж ойлгох нэ. За дараагийн нэг энэ цар тахлын үеийн чухал асуудал бол одоо хөдөлмөрлөх үүрэг хөдөлмөрийн эрх зүйн харилцаа байх гэж би бодож байна. Тэгэхээр хөдөлмөрлөх үүрэг нь өөрөө бусад төрлийн үүргээс өөрийн гэсэн онцлогтой байдаг. Энэ үүрэгтэй холбоотой үүсэн гарах эрх зүйн үр дагаврын талаар мөн биечлэн гүйцэтгэх одоо бусад үүрэг гүйцэтгэх боломжгүй болох талаар та дэлгэрүүлж тайлбарлаж өгөөч. За хөдөлмөрийн гэрээний харилцаанд ажилтан
ковидын одоо юу гэдэг халдвар авч өвчлсөн эсвэл тусгаарлалтанд орсон ч гэдэг юм уу, хөл хорионд орсон байж болно тий. Тэгэхээр сүүлийн одоо энэ хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой жишээний хувьд бол ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй юм объектив нөхцөл бий болсон гэж үзнэ. Тэгэхээр объектив нөхцөл бий болж байна гэдэг маань ажил олгогчийн зүгээс бол хөдөлмөрлөх үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бол байхгүй болчихж байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр хөдөлмөрлөх үүргийн хувьд бол энэ үүрэг нь өөрөө зөвхөн тодорхой цаг хугацаанд буюу нөгөө гэрээгээр тогтоосон ажлын цагт гүйцэтгэх үүрэг байдгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл одоо бусад нийлүүлэлтийн үүрэг эдрээс ялгаатай шүү дээ тийм. Тэгэхээр энэ нь хамгийн түрүүнд бол энэ дурдсан одоо юу гэдгийг одоо жишээлбэл түрүүнд дурдаад байдаг бүтээгдэхүүн нийлүүлэх үүргээс яаж ялгагдж байна вэ гэхээр бүтээгдэхүүн нийлүүлэх үүргийн хувьд бол зөвхөн тодорхой хугацаанд боломжгүй болж байгаа учраас бид нар төр зүрийн шинжтэй үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл гэж хэлээд байсан. Гэтэл энэ хөдөлмөрлөх үүрэг чинь бол хөдөлмөрийн гэрээндээ заасан ажлын өдрүүдэд яг ажлын цагаар 8 цагаар ажиллах ёстой ийм шинжтэй үүрэг байхгүй тий. Тэгэхээр энэ байдлаас хамаарат би үүрэг гүйцэтгэх одоо боломжгүй объектив нөхцөл байдал үсэж байна гэж хэлээд байгаа шүү тий. Харин одоо манай зүгээр иргэний хуулийг харахаар тэгвэл яг энэ талаар ямар зохицол байдгийг ингээд манай жишээлбэл оюутнууд ч юм уу хуульчид асуудаг. Гэтэл манад бол яг зүгээр яг хуулийн хүрээнд бол шууд одоо юу гэдгийг энэ хөдөлмөрлөх үүрэгтэй одоо энэ үүрэг гүйцэтгэх объектив боломжгүй нөхцөл байдаг юм уу, субъектив тий боломжгүй нөхцөлийн талаар бол тусгайлан ингээд зохицуулалт байхгүй. Ерөнхийдөө энэ асуудлыг бас шүүхийн практик, хууль зүйн шинжилгээ ухаанд ингээд үлдээгээд орхисон сэдв байна л гэж би бол хувьдаа ойлгодог. За бичлэн бас нэг асуулт тавьсан тийм бичлэн гүйцэтгэх юм шинжтэй үүрэг боломжгүй болох талаар бас ярих юм бол үүрэг гүйцэтгэгч үүргээ бичлэн гүйцэтгвэл одоо цохин нөхцөлд бол түүнд бий болж байгаа учирж байгаа энэ саад бэрхшээлийг үүрэг гүйцэтгүүлэгчийн одоо гүйцэтгэл чиглэсэн ашиг сонирхолтой харьцуулан үзсний үндсэн дээр энэ гүйцэтгэлийг шаардах нь өөрөө юм цохимжгүй харьцаа бий болсон тохиолдолд бол үүргээ гүйцэтгэхээс татгалзах хэрэг бол бий болно гэж үздэг. За энэ дээр бол бид нар яг зүгээр онлын үед бол бичлэн гүйцэтгэх үүрэг гэдэг дээр бол зөвхөн энэ нэг урлаг соёлын хүмүүст хамааралтай ажил эднэр гэдэг ингээ ойлгоцсон яваад байдаг андуурдаг. За нийтлэг байдлаар бол энэ хөлсөөр ажиллах болон хөдөлмөрийн гэрээний үүрэгч гэсэн өөрөө бичлэн гүйцэтгэх шинжтэй үүрэгт бол хамаарагдаж болдог. Жишээлх юм бол манай одоо юудгийн иргэний хуулийн 361 дээр хөлсөөр ажиллах гэрээн дээр хэрвээ одоо юудгийн хөлсөөр ажиллуулагч нь зөвшөөрөөгүй түүнтэй харилцан тохиролцоогүй байх юм бол бичлэн гүйцэтгэх одоо үүрэгт одоо тооцогдчихдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ хөлсөөр ажиллах гэрээ эсвэл хөдөлмөрийн гэрээний харилцаанд ажилтан хөлсөөр ажиллагч этгээдийн жишээлбэл гэр бүлийн гишүүн вирусын халдвар аваад хүн дээр өвцсний улмаас түүнийг асрах шаардлагатай болсон тохиолдолд яах вэ гэдэг асуудал үүсч болно тий. Тэгэхээр энэ тохиолдолд нь бол бичлэн гүйцэтгэх үүрэг боломжгүй болох тохиолдолд бол хамаардаг. Харин цартгалын тохиолдол одоо юу гэдгийг яг энэ тохиолдолд хамаарах уугүй юу гэдг нь бас маргаантай явж болох юм. За нөгөө талаас бас энэ хөдөлмөрлөх үүргээ одоо гүйцэтгвэл тухайн ажилтны амь насын эрүүл мэндэд ноцтой аюул учрахаар байх юм бол энэ тохиолдолд үүргийн гүйцэтгэл шаардлагад цохимжгүй нөхцөл гэж бас үзэж болно гэж би хувьдаа бодож байгаа. Энд одоо бид нар ямар зүйлийг ярьж олж байна гэхээр жишээлбэл эмч, совилогч болон тэдгээртэй төстэй мэргэжлийн этгээдийн хувьд нөгөө амь насын эрүүл мэндэд аюул учрах эрсдэл жирийн үеэс өссөн буюу одоо хуучин өмнө нь одоо гарч исэн SARS шууны ханиад ч гэдэг юм уу тийм тэр үеийнхтэй адил хэмжээнд очисон гэж харахаар байж байгаа. За гэхдээ мэдээж хэрэг одоо юудгийн эмч ингээд одоо юудгийн миний эрүүл мэндэд одоо юудгийн аюул учрах эрсдэлтэй жирийн үеэс ингээд илүү одоо юудгийн ийм хүнд нөхцөл байдал үүсчлээ гэд үүргийн гүйцэтгэлээс татгалзах юм уу үүргээ гүйцэтгэхгүй байх хэрэгтэй мó гэвэл бас үгүй. Энэ тохиолдолд энийг одоо юу үгүйсгэж болох вэ гэхээр олонхын одоо хандлага үзэл баримтлалаар бол юу гэж үзэж байгаа вэ гэхээр яг тухайн ажлын байран дээр эрүүл мэндэд ноцтой аюул учрах явдал бодитоор оршин байгаа юугүй юу гэдгийг авч үзнэ. Өөрөөр хэлбэл бодитоор оршин байгаа тохиолдолд бол үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөлд хамраад бодитоор оршин байгаагүй тохиолдолд бол энэ үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөлд бас энийг хамааруулан үзэж болохгүй маа гэж үздэг. За үүнээс гадна бас өнөөдөр практикт үүсэж байгаа нэг нөхцөл байдал бол цэцэрлэг сургууль өөрөө хаалттай байгаа. Энэ үед бол гэр бүлийн хэн нэг гишүүн нь хүүхэд асрах одоо юудгийн боломжгүй тохиолдолд насанд магадгүй одоо юудгийн
өрх толгосон ээж бэжэж болно тий. Тэгээд бага насны 3 хүүхэдтэй ч байдаг юм уу. Энэ тохиолдолд яг уу гэхээр тухайн ажилтан бол гэртээ хүүхдээ асрах шаардлагатай учраас дээр нь бас гэрээр офислон ажиллах боломжгүй нөхцөл бол давхар бий болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл офистай ажиллахаас гадна бас гэрийн нөхцөлд тий гэрээсээ ажиллах юм боломжгүй одоо нөхцөл байдал үүссэн гэж үзэх боломжтой гэж харж байгаа. За дээр таны одоо сая ярьсанчлан ингээ үр гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлууд үүсгэхэд хэрэгцээ үр дагаврын талаар та товч ярьж өгөөч. За би тэр одоо үр дагаварлуу орохоос өмнө бас энэ дээр нэг зүйлийг нэмээд ярих гэж бодож байна. Өөрөөр хэлбэл нөгөө битүүрийн ярианд нэг алгасцсан одоо орхигдсон нэг сэдв бол манай иргэний үеийн 220-тай хамааралтай өөр хэлбэл гэрээ байгуулсан нөхцөл байдал өөрчлөгдсөн буюу иргэний үеийн 220-ыг хизээ яаж хэрэгэлцэх юм бэ гэдэг асуудал тий. Тэгэхээр энэ тохиолдол бас харьцангуй ийм өөр дагавар үүсгэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал өөрчлөгдсөн бол иргэний үеийн 220 заасны дагуу гэрээнээс бол яг татгалзах үр дагавар бол үүснэ. Гэхдээ талууд бол одоо яадгийн энэ хуулинд юу гэж зааж өгсөн байх вэ гэхээр ийхүү өөрчлөлтийг мэдсэн бол гэрээ огт байгуулахгүй байх байсан эсвэл ийм агуулгатаагаар гэрээг байгуулахгүй байх байсан тохиолдолд татгалзах эрхийн тухай асуудал хөндөгдөж байгаа. Гэхдээ 220-оор энэ татгалзах эрхээ хэрэгжүүлэхээс өмнө хамгийн түрүүнд бол иргэний хуулийн 220-ын 3 заасны дагуу өөрчлөгдсөн нөхцөл байдалд нөгөө гэрээг нийцүүлэх арга хэмжээг тэргүй хэлжинд авч хэрэгжүүлэх ёстой байж байгаа. Тэгэхээр зарим нэг дүрмийн тохиолдлуудад бол коронавирустай холбоотойгоор энэ төрийн байгууллагын шийдвэрээр аж ахуй эрхлэгч байгууллагыг хаасан бол гэрээ хийх болсон үндэслэл өөрчлөгдсөн гэж үзэх бол боломжтой байгаа. За харин энэ бүтээгдэхүүн нийлүүлэх энэ үүргийн тухайд бол бараа хүлээн авах ёстой тал маань өөрөө худалдааны одоо төв бийжиж болно шүү дээ тий. Тэгээ худалдааны төв нь хаагдсан бол гэрээний зүйлийг одоо авах сонирхолгүй болчих жолно шүү дээ. Нэгэнтээ нөгөө манай дэлгүүр ажиллахгүй байгаа юм чинь тий. Би заавал бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу бараагаа авах сонирхол өөрөө байхгүй болчихж байгаа. Энэ тохиолдолд бол үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл бий болоогүй. Өөрөөр хэлбэл бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлага байхгүй болсон нь бол гэрээнээс татгалзах шууд үндэслэл болж чадахгүй гэдгийг бас анхаарах ёстой. Энэ тохиолдолд яах ёстой вэ гэхээр гэрээ байгуулах болсон үндэслэл одоо болсон нөхцөл өөрчлөгдсөн хэсгийг шалгаж үзээд за ер нь бол дийлэнх тохиолдолд бол гэрээ шинэ нөхцөлд одоо эдгээр гэрээгээ шинэ нөхцөлд нийцүүлэх боломжтой учраас юуны түрүүнд бол гэрээнээсээ татгалцгаасаа төрүүлээд бол хамгийн түрүүнд энэ шинээр үүссэн нөхцөл байдалтай бол гэрээг нийцүүлэх нь зүйтэй юм гэдгийг хэлэх ёстой байх. За сая аюуш юу асуусан те нөө эрхцэн үр дагаврын талаар асуусан. За тэгэхээр ерөнхийд нь яг зүгээр энэ үр гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал одоо яадгийн шинээр энэ сар тахлын нөхцөл байдал бий болж байгаа тохиолдолд бол үргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдхийн зэрэгцээ бол хариу үрэг шаардах эрх бол байхгүй болно гэдгийг бол түрүүний ярианаас ойлгосон баг. За мэдээж үргийн гүйцэтгэл саад болж байгаа нөхцөл байдал арилаагүй бол үргийн гүйцэтгэл өөрөө хойшлно гэдэг маань тухайн цаг үед бол үргийн гүйцэтгэлийг шууд шаардаж хэмжилт гарах боломж бол байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. За бусад эрхцэн үр дагаврууд гэх юм бол ялангуяа энэ хохирол зардал шаардах ч байдаг юм уу гэрээнээс татгалзах зэрэг үр дагаврууд бол иргэний хууль заасны дагуу энэ үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдэг утгаараа дээр нь үүрэг гүйцэтгэгч маань үүнд гин буруу гэдэг утгаараа бол хэрэгжих боломжгүй байгаа дийлэнх тохиолдолд. Тэгэхээр яагаад энэ үр дагавар нь бол нийгмөр бий болсон үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл буюу зорилго биелэх боломжгүй болсон нөхцөлд хэрэгжүүлэх боломжтой байж байгаа. Тэгэхээр дийлэнх тохиолдолд бол энэ төр зүрийн шинжтэй байгаа гэдэг утгаараа бас дээр нь гин буруугүй гэдэг утгаараа түрүүний дурддаг энэ эрхцэн үр дагаврууд бол шууд үүсэн гарах боломж бол хязгаарлагдмал байж байгаа. За дээр нь үрийн гүйцэтгэлийн зэрэгцээ бас хохирол шаардах тохиолдолд бол тодруулж хэлэх юм бол хугацаа хэтрүүлсний улмаас хохирол шаардах гэд манай иргэний хуулийн 219 222 гэдэг байж байгаа тий. За мөн гэрээнээс татгалзаж үрийн гүйцэтгэлийн оронд хохирол шаардахын тулд бол нэмэлт одоо хугацаа тогтоож өгсөн байх шаардлагатай байдаг. Гэхдээ цар тахлын энэ үед бол үүрэг гүйцэтгэгч гин буруугүйгээр үргээ гүйцэтгээгүй явдал бол нийтлэг байгаа учраас дээр нь цар тахал маань өөрөө давхцгүйчний шинжтэй нөхцөлд орж байгаа учраас бол хохирол шаардах хэрэг бол бүхэлдээ үүсгэх юм боломжтой байж байгаа гэдгийг анхаарах нь байна. За энд яг зүгээр би бас нэг түрүүний эдийн засгийн талаас үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэх буюу нөгөө практик шинжтэй үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл гэдэг. Энэ дээр бас нэг жишээ бид нар
дурдж авч үзье. Яа тэгэхээр энэ дээр бас хольж утгаад ингээд ойлгоч магадгүй сая практик дээр үүссэн бас нэг нийтлэг тохиолдол юу вэ гэхээр нөгөө амны хаалтны үн ариутгагч байцны үннүүд бас гинт тогтсон өссөн ийм тохиолдлууд гарч ирсэн шүү дээ тий. Тэгэхээр энэ тохиолдолд энэ үн өсөж байгаа байдал нь өөрөө энэ практик шинжтэй буюу эдийн засгийн талаасаа үр гүйцэх боломжгүй нөхцөл байдалд хамаарах юм уу үгүй юу? Өөрөөр хэлбэл магадгүй энэ ковид эхлэхээс өмнө би амны хаалт захиалсан ч гэдэг юм ариутгагч байц эднэр захиалсан байж болно шүү дээ бэлтгэн нийлүүлэгчид. Гэтэл цаатгаал гарсны дараах нь нөгөө эргэлт аймаар ихсээд үнэ нь 3-4 дахин өссөн ч гэдэг юм уу. Энээсээ өвгүүдэд одоо үр гүйцэх боломжгүй нөхцөл байдал үүссэн юм уу үгүй юу гэдгийг бас авч үзэх шаардлага гарч магадгүй. Тэгэхээр энэ дээр бол бид нар практик шинжтэй үр гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон эсэхийг анхаарч үзэхдээ энэ гол хариу үүргийн үнцний харьцааг нь биш харин үүргийн гүйцэтгэлд энэ саад болж байгаа нөхцөл болон үр гүйцэтгүүлэгчийн үүргийн гүйцэтгэл чиглэсэн энэ ашиг сонирхлын харьцааг нь анхаарах ёстой шүү гэдгийг би бүр дурдж хэлмээр байна. За тэгэхээр энэ жишээний хувьд бол бүтээгдэхүүний зах зээлийн үн дангаараа өсөөгүй буюу яг энтэй зэрэгцээд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд мөн ялгаагүйгээр саад бий болж байгаа гэж ойлгоно. Тэгэхээр энэ тохиолдолд бол практик шинжтэй үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд бол хамаарахгүй харин иргэний хуулийн нөгөө 220 дугаар зүйл заасны дагуу түрүүний дурддаг нөгөө гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал өөрөө өөрчлөгдсөн гэдэгт хамаарах учраас 220-ийнхаа дагуу талууд аль болох энэ нөхцөл байдалд бол нөгөө аль талын хүлээн зөвшөөрөх юм боломжтой үнийн талаар тохиролцоог хийх нь зүйтэй юм гэж хэлэх ёстой хаа гэж бодож байна. За багшаас бас нөгөө аж ахуй нэгж байгууллагуудад энэ цар тахлын үетэй холбоотой зөвлөгөө өгөөсэй гэж бодож байна. Тэгэхээр одоо жишээлбэл үүргээ гүйцэтгэх улмаас санхүүгийн хариуцлага хүлээх явдлаас одоо аж ахуй нэгж байгууллагууд маань өөрсдөө яаж хамгаалах юм? Эсвэл одоо шинээр гэрээ хилцээ байгуулахдаа юуг анхаарах ёстой вэ гэдэг талаар. За энэ дээр одоо манай нөгөө ярианы маань хугацаа нэлээд сунжраад явчих шиг боллоо. За би маш товчхон ингээс хариулъя. Тэгэхээр энэ ковидын нөхцөл байдал хэр удаан үргэлжлэхийг бол мэдэхгүй байгаа. Өвчлөл хурдан тархацтай байгаа нь бол үүргийн гүйцэтгэлд саад учруулах нь тодорхой байгаа. Энэ үед бол аж ахуй эрхлэгч бүр бүх боломжоо дайчлан бэлтгэлтэй авах шаардлагатай. Ковид өөрөө үргийн гүйцэтгэл болоод нийлүүлэлтэнд нөлөөснөөр үүсэх үр дагавраас урьдчилан сэргийлэх юм тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна. Тэгэхээр үргийн гүйцэтгэл болон энэ бэлтгэн нийлүүлэх үүргийн хүрээнд бол ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх замаар урьдчилан сэргийлэх боломжтой вэ гэдэг дээр нэг ганц нэг санаануудыг хэлье. За тэгэхээр ковид өөрөө энэ бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт эсвэл гэрээний үүргийн гүйцэтгэлд нөлөөлөх хэсэг за мөн яг ямар байдлаар одоо нөлөөлөх юм гэдгийг онцгойлон анхаарад арга хэмжээ авч болж байна. За өмнө байгуулсан болоод одоо байгуулах гэж байгаа гэрээндээ форс мажорын нөхцөлийн талаар тусгасан хэсгээ бас хянах ёстой байна. За мөн давчгүй хүчинтэй хамааралтай тохиолдол дээр гэрээний тусгаасан үүргүүдийг ялангуяа энэ нөгөө мэдэгдэх үүрэг одоо мэдээлэл өгөх ёстой гэдэг байгаа шүү дээ нөхцөл байдал үүссэн ямар үед мэдэгдэх үүргийн зөрчил гэж үүсгэн ямар үед мэдэгдэх ёстой юм ч гэдэг юм уу энийгээ тусгаж өгөх шаардлагатай. За мөн шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн болохоо баримтжуулах ёстой. Өөрөөр хэлбэл өөр арга замаар түүхийд материал худалдаа авах боломжийг хайсан ч байдаг юм уу? Тэрэлт их өөр арга боломжуудыг хайсан байдаг юм уу? Өөр туслан гүйцэтгэгчийг татан оролцуулах боломж хайсан. Гэмэт энэ одоо юудгийн өөрийн зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээ баримтжуулаад явж явах нь бол чухал байж байгаа. За үүргийн гүйцэтгэл саад учруулсан тодорхой шалтгаан болоод нөхцөл байдлын талаар сайн баримтжуулах шаардлагатай. Тухайлх юм бол төрийн байгууллагаас гаргасан шийдвэр хугацаа хоцрох талаар мэдэгдэх ч байдаг юм уу? Эсвэл өөртөө нь гэрээ байгуулсан 3 дахь шүтгээд гэрээнээсээ татгалцсан талаар нөгөө талдаа мэдэгдэх байдаг юм уу? Эсвэл давчгүй хүчин бий болсныг нотлох тухайлх юм бол эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэгийг гэх мэт зүйлүүдээ бол бэлдээд байж хаад дараа нь маргаан гарсан тохиолдолд бол ач холбогдолтой байж байгаа. За нөгөө талаас бас гэрээний нөгөө талтайгаа аль болох эрт холбогдож ирээдүйд үүсэж болох хохирлыг боломжит хэмжээнд нь бага байлгах арга хэмжээнүүдийг бол авч хэрэгжүүлэх шаардлагатай байж байгаа. За тэгээд ямар үүргийг хамгийн түрүүнд биелүүлэх ёстой талаар бол анхаарал боломжтойгоор харьцуулж үзээ шийдвэр гаргах ёстой. Өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэлээс нэг хэсгийг нь гүйцэтгэх боломжтой байгаа. За зарим гэрээний үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх боломж байгаа бол алийг нь одоо гүйцэтгэснээр арай хохирол багтаа энэ эрсдлийг даван туулах юм ч байдаг юм уу? За эсвэл ерөөхдөө эрсдлийн дур зүргээ гаргахдаа бол энэ шүүхийн харьяалал
ямар улсын эрх зүйг хэрэглэхийн те ойролцоо хэрэг маргааны хэрхэн шийдвэрсэн байдал зэргүүдийг харгалзаад зөв шийдвэр гаргах шаардлагатай гэж бодож байна. За мөн тухайн хариуцлага хүлээх тохиолдолд бол бас даатгал байгаа эсэхийг нэгтэлж шалгах шаардлагатай гэж бодож байна. За шинээр гэрээ байгуулахдаа бол өөрөөр хэлбэл хилцээ ихтэй юуг анхаарах шаардлагатай вэ гэхээр энэ ковидын улмаас байгуулсан гэрээний харилцаанд үүсэж исэн энэ хүндрэлтэй нөхцөл байдал дүн шинжилгээ хийгээд дараагийн удаа энэ үүсэж болох эрсдэлтэй нөхцөлд нийцсэн гэрээний сайн зохицуулалтаа бий болгохыг хичээх хэрэгтэй. Шинээр гэрээ байгуулахдаа бол хариуцлагын талаархын юм нийтлэг зохицуулалтын зэрэгцээ бас энэ ковидын улмаас гэрээний эрхчлэлтэд цаад учруулж болох нөхцөл байдлыг урьдчилан тооцоолоод үүнээс сэргийлэхэд одоо эдгээр чиглэх тусгай нөхцлүүдийг гэрээндээ тусгах шаардлагатай. Яагаад тэгэхээр энэ форс мажорын талаарх гэрээний нийтлэг зохицуулалт болоод хуулийн зохицуулалт нь нийтлэг тохиолдолд бол зөвхөн гэрээ байгуулах үед урьдчилан харах боломжгүй байсан тохиолдолд хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл энэ шалгуур нь цардахлын үед хийгдэх шинэ гэрээнд бол үйлчлэх боломжгүй гэдгийг сайтар анхаарах ёстой. Иймээс ол цардахлын нийтлэг зохицуулалт бол практикт хамгаалт болж чадахгүй гэдгийг бол ойлгох ёстой. За шинээр байгуулж байгаа гэрээнд энэ цар тахлын нөхцлүүд нь тухайн төрлийн гэрээний харилцааны онцлог болон үүсэн гарч болох үүргийг харгалзсан юм зохицуул байх шаардлагатай. За талууд бол гэрээ байгуулахаар хилцээ ихтэй нээлттэйгээр одоо харилцан ярилцвал илүү үр нөлөөтэй. За тухайлах юм бол одоо ядгийн ямар зүйлүүдийг хаарч хоорондоо нээлттэй ярилцсан зүйтэй вэ гэхээр цар тахлын үеийн тусгай зохицуулалтыг хэрэглэхийн тулд ямар нөхцлүүд хангагдсан байх ёстой юм. За хариуцлагыг хязгаарласан зохицуулалт ямар үед хэрэглэгдэх боломжтой юм ч гэдэг юм уу. За маргаан гарсан тохиолдолд маргаан шийдвэрлэх ямар механизмыг бид нар хэрхэн яаж хэрэглэх юм ч гэдэг юм уу те. За эсвэл ямар эрх зүйн үр дагаврыг ямар хугацаанд үрийн гүйцэтгэл цаад учруулсан гэж үзхийн энэ нь автоматар бий болох юм уу үгүй юу ч гэдэг юм уу. Ийм зүйлүүдийг урьдчилан анхаарч одоо энэ гэрээний нөгөө талтайгаа хилцээр хийх явцтай бол ярилцсан зүйтэй юм аа гэж үзэж байна. За одоо нөгөө биднэрт өгөгдсөн цаг нь өөрөө богинохон байгаа тань. Тэгээд хугацаа маань дуусах төвчэн. Тэгэхээр та одоо ярьсан зүйлүүдэд нэгтгээд нэг дүгнэлт хэлэх үү те. За тэгэхээр бизнес аж ахуй эрхэлж байгаа хүмүүс за тэгээд манай жирийн хэрэглэгч иргэдийн хувьд ч гэсэн айгүй хүнд ийм нөхцөл байдлуудыг бид нар даван туулж байна. Тэгээд бид нар ерөөхдөө энэ нөхцөл байдалтай нийцүүлээд сэдвээ сонгож авсан. Тэгээд бидний ярианаас ямар ч байсан энэ ковид цар тахлын улмаас гэрээний харилцаанд одоо юу гэдгийг үргийн гүйцэтгэл өөрөө зохисоор хэрэгжих боломжгүй буюу хугацаандаа үргээ гүйцэтгэх боломжгүй ийм нөхцөл байдлууд үүсвэл үрэг гүйцэтгэх боломжгүй тий ийм одоо шинэ нөхцөл байдлууд үүсэж байгаа тохиолдолд ямар одоо юу гэдгийг арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой юм дээр нь бас бидний ярианаас нэгэнтээ энэ цар тахал тодорхой хэмжээнд тодорхой хугацаанд үргэлжлэх нь тодорхой байгаа учраас дараагийн одоо юу гэдгийг харилцагчтайгаа тий байгууллага түнштэйгээ байгууллах гэрээндээ ямар нөхцлүүдийг анхаарах ёстой юм. За хожим нь гэрээний харилцаанд одоо юу гэдгийг үүсэж болох эрсдлүүдээс өөрийгөө хэрхэн яаж сэргийлж болох вэ гэдэг энэ асуудлуудыг бас тодорхой хүрээнд ойлголтуудыг олж авсан байхаа гэж найдаж байна. За ингээд өнөөдрийн подкастаар Инхцүүл багш бит хоёр цар тахлын үеийн гэрээний эрх зүйн зарим асуудлаар ингээд ярилцлаа. Тэгээд подкаст маань энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарал тавьж сонссон та бүхэнд баярлалаа. Зочиндоо бас баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.